Санхүүгийн үйлчилгээний хүртээмж нь эдийн засгийн оролцоо, эрх чөлөөг тодорхойлдог. TBC Global App нь өөрийн дижитал платформоор дамжуулан хэрэглэгчдэд илүү хурдан, илүү уян хатан, илүү хүртээмжтэй санхүүгийн шийдлийг санал болгож, дэлхийн хөрөнгийн зах зээлийн оролцоог монголчуудад нээж байна. Энэ бол зах зээлийн оролцоог шин түвшинд гаргаж байгаа алхам болж байна. CNBC Mongolia Changemaker, Financial Innovation and Market Access чаглалыг TBC Global App гаргуулж байна. Оройн хүргэе танд. За оройн хүргэе. За мөн халуун баяр хүргэе. За баярлалаа. Энэ аварцын шагналын үн цэнийг та бас хэрхэн тодорхойлж хэрхэн хүлээж авч байна? Бидний хувьд бол яг олон улсын зах зээл дээр манай Монгол харилцагчид иргэд маань ямар нэгэн хязгаарлалтгүйгээр цаг хугацааны эсвэл орон зайн эсвэл одоо нэг нэгэн хүнээс хамааралгүйгээр олон улсын зах зээл дээр дээрэс нь одоо жишээлбэл Америкийн хувьцаанд те Apple-ийн хувьцаа жишээ нь нэг хувьцаа нь одоо 600 төгрөг байхад $50 хүртэл одоо худалдаж авах боломжтойгоор энэ аппликейшнийг одоо үйлчлэг нэвтрүүлсэн. Тэгээд энүүгээр ер нь бид нар юу зориод байгаа гэхээр хөрөнгө оруулалт гэхээр нэгдүгээр бол заавал их мөнгө шаардлагагүй гэдгийг бол ойлгуулах хүсэж байгаа. Хоёрдугаар бид технологиг ашиглаад Монголд байгаа ч гэсэн дэлхийд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг ойлгуулах хүсэж байгаа. Гуравдугаарт бол бид Монголд амьдардаг Монголоос одоо орлого олдог ч гэсэн мөнгөө бол бид нар дэлхийд дээр хөрөнгө оруулж өсөх боломжтой шүү гэдгийг л одоо харилцагч нартаа за Монголынхоо иргэдэд ойлгуулахыг хүсэж байгаа. Яагаад энэ бүхний араас ингэ яваад байна гэхээр энэ баялагын одоо хуваарлт гэдэг асуудал Монголд тэнгэр газар шиг юм ялгаатай болцсон тийм. Тэгэхээр бага мөнгөөр ч гэсэн дэлхийд хөрөнгө оруулалт хийгээд тэрнийхээ хэрээр тэр сайн том технологийн Америкийн тийм авраг компаниудад хөрөнгө оруулалт хийгээд яг л одоо Америк хүнтэй адилхан гэсэн үг шүү дээ тийм. Яг л одоо Америкийн нэг банктай адилхан, ямар л Америкийн нэг корпорацтай адилхан Монгол хүн ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд өөрийнхөө хуримтлалыг үүсгэсэн. Баялагийг үүсгэсэн. Энэ олон хүн энийг одоо ойлгож хүлээж авсан. Тэгэд олон хүн энийг ойлгож хүлээж авч хуримтлалаа Монголд биш дэлхийд хөрөнгө оруулж хийх юм бол өгөөжийн хувьд бол мэдээж өндөр боломж байгаа. Мэдээж хувьцаа учраас бас нөгөө талд эрсдэлтэй тийм. Тэгэхээр энийг балансчлуулаад ингээ хөрөнгө оруулалт хийгээд ирээдүйд олон ийм чинээлэг дундаж анги маань үүсэсэ. Тэгэд энэ чинээлэг дундаж анги үүсчиж нийгмийн энэ өнөөдрийн бидний яриад байгаа шудраг бус байдал, тэгш ус байдал, авилга хийл авах буурна гэдэгт л итгэдэг. Яа тэгэхээр нийгэм өөрөө чинээлэг дундаж анги их болж иж шийдвэр гаргалтаа бусдаас хамааралгүй хийдэг болдог. Жишээлбэл сонгуулаа хэн нэгнээс хамааралгүй хийдэг болохын тулд монголчууд нийт ирээл чинээлэг л болох хэрэгтэй. Тэгэхээр манай компани энэ чинээлэг болох замд нь юугаар тусалж чадах юм гэдгийг бид нар бодсон. Тэгээд бидний хийж чадах Монгол хүнийг чинээлэг болоход бидний хийж чадах зүйл бол мэргэжлийн төвшин энэ юм байна гэдгээ тодорхойлсон. Нэг жилийн хугацаанд бид нар Хонконгийн одоо үнцасны компанитай хамтарсан бэлтгэлээ хийсэн, системийг нэвтрүүлсэн. Одоо бол 3000 хүн энэ үйлчлэгийг авч байна. Ер нь бол за Монголын хувьд нэг хэдхэн юм сонголтууд байна те. Хадгаламж, бонд, тэгээд долларын хадгаламж, бонд, тэгээд үйл хөдлөх. Алт ч гэдэг юм уу янз янзын бусад юмнууд ингээд нэг тийм айгүй тийм сонголт муутай боломжгүй байна. Тэгэхээр яг Монголын нөхцөлд бол үйл хөдлөх бол угаасаа одоо надаар хэлүүлэхгүй хүн болгон одоо ашигтай гэдгийг мэдж байгаа. Гагцгүй яаж хөрөнгө оруулах ёстой бэ гэдгээ бол хүн болгон мэдэхгүй байгаа гэж бодож байна. Тэгвэл өнөөдрийн бас хэлэлцүүлэг дээр яригдсан тэр REITs гэдэг те үйл хөдлөх Real Estate Investment Trusts гэж байгаа. Орчуулах юм бол монгол руу орчуулбал үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын сан. Тэгэхээр санхүү зохицуулалт хорооны үндэсний газрын даргын одоо хэлж байгаагаар бол одоо хуулийн төслийг удахгүй өргөн барих гэж байгаа юм байна. Энэ хуулийн төсөл бол хууль болж батлагдвал жишээ нь одоо өөрөө те жишээ нь 100 сая төгрөгөөр нэг өрөө байр аваад тэгээд байрны үнийн өсөл түрээсийн орлого одоо ихээр хөрөхгүй те 100 сая төгрөг хөрөхгүй жишээ нь нэг өрөө байранд. Тэгвэл энэ сангийн үйл батлагдсанаар 1 сая төгрөгөөрч тэр үйл хөдлөхийг тодорхой одоо хэсгийг худалдаж авч байгаа гэсэн. Яг хувьцаа шиг, яг компани шиг
худалдаж аваад тэндээс өөрт ногдох тэр ханшийн өсөл өөрт ногдох түрээсийн одоо орлогыг олох боломжтой болж байгаа юм. Нэгдүгээрт. Тэгээд ирэхээр яг манай нөгөө саяны нөгөө олон улсад ингээд ап нэвтрүүлсэн гэдэг шиг $50 хүн болго авч болно гэдэг шиг бүтэн одоо ийм том мол эсвэл бүтэн ийм апартментын 1 сая төгрөнд ногдох хэсгийг хүн авах боломжтой болно. Магадгүй 100 мянган төгрөгч ногдох хэсгийг авах боломжтой болж магадгүй. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаар энэ одоо энэ үйл хөдлөлийн зах зээлийн хөрөнгө оруулалтын процесс ч өөрөө яг үгүй тодорхой бус байдал их байгаа байхгүй. Тийм ч учраас нөгөө олон хүн хохироод байна бас нөгөө талдаа тий. Байрны захиалга өгсөн байранд орж чаддгүй. Тэгвэл энэ асуудлыг энэ хууль батлагдаж энэ санхүүгийн зах зээл дээр үйл хөдлөлийн зах зээл орж ирснээрээ стандартчлагдана. Дүрм хууль, дүрм журмын дагуу бүх юм тодорхой болно. Ингэснээр эсэл буурна. Тэгээд хөрөнгө оруулалтын эрх ашиг бас хамгаалагдана л гэсэн. Надад бол жишээлбэл яг ингээд нөгөө live deal-үүд танилцуулаад тэгээд банкныхан суугаад, үн цасны зах зээлийнхэн суугаад, асуулт асуугаад хариуллаад тэр одоо live deal буюу тэр нөгөө үйл хөдлөлийн төслийг танилцуулаад төсөл дээрээ санхүүжилт босгох тэр хэсэг бол үнэхээр сонирхолтой байлаа. Яагаад вэ гэхээр хаана ямар төслүүд юу байгаа нь бол ингээд энэ тэмдгүү яваад идэг. Нөгөө санхүүгийн байгууллагууд нь ямар төсөл ямар санхүүжмөлмөр байгаа нь бас энэ тэмдгүү яваад идэг. Тэгэхээр энэ хоёрыг ингээд уулзуулж өгсөн, холбосон гэдэг нь өөрөө хамгийн чухал гэж бодож байна. Тэгээд дараагийн жилүүд бол бүр илүү их хэмжээний юм одоо дийлүүд хийгдэх байхаа гэж бодож байна. За баярлалаа тань.